За сайн байцгаана уу? Манай Excel-ийг авч байгаа хүмүүс анхаарах зааврыг оруулъя. За Excel-ийг эхлээд авахад за ингээ Excel-ийг нээлээ. За дөнгөж аваад Excel-ийг нээхэд хэд анхааруулга гарч ирдэг байгаа. Энэ нь болохоор VBA код болон макро бичлэгтэй холбоотой. Одоо тухайн Excel-ийг цаанаас тухайн таны програм дээр Excel-ийг ингээ хаасан Excel-ийнх нь макро болон VBA бичлэлтийг нь хаасан байдаг. За тийм учраас түүнийг нээхийн тулд эхлээд за ийм анхааруулга гарч ирнэ. Хамгийн дээр нь саяны за энэ анхааруулга гарч ирэхээр нь тухайн анхааруулгын enable editing буюу энэ макро VBA код ажилуулах нөхцөлийг ингээ нээж өгнө. За энийг нээ. За үүнийг нээсний дараа ийм улаан анхааруулга гарч ирэх юм бол макрог нь блоклсон байна гэдэг ингээд цаанаас нь гараад ирнэ. За тэгэх юм бол за энэ Excel-ийг ингээ хаачж жагаад тухайн Excel дээрээ дараад нэг properties гэдэг дээр нь дарна. Properties гэдэг дээр нь дарахаар за өөр компьютероос ирсэн файл байгаа учраас үүнийг одоо блоклсон байна. Тийм учраас энийг unblock хийнэ гэсэн. За ингээд unblock хийчихнэ. За apply. За ок. За тэгээ буцаад энэ файл руу орлоо. За инхээр макро нь одоо ингээ нэгдчихэж байгаа юм. За нээж ин. За ингээ макро нэгдсэн. За макро нэгдэхэр макрогоо enable хийж өгөхөө гингүүд нь enable content. За ингээ enable content хийж өгснөөр дуус хугацаа нь гарч ирээд байгууллагын нэр болон регистр нь гарч ирээд тухайн Excel-ийг одоо ашиглах бүрэн боломжтой болж байгаамаа. За эдгээр 3 дарааллыг хийснээр манай Excel маань хэвийн ажиллах байгаа шүү. За манайхаас авч байгаа бүх Excel дээр иймэрхүү дарааллаар нээж ажиллуулах нэ. За ингээ нэгээд ажиллуулсан байхад дахин тухайн компьютер дээр энэ үйлдэлийг хийх шаардлагагүй нэг удаа хийцэн байхад за бүтэн жилийн хугацаанд энэ Excel маань ингээд хэвийн ажиллах нэ. За баярлалаа.